Нийтлэл буюу мэдээллийг хэрхэн оруулах вэ? За та хэрэглэгчид ямар мэдээллийг хүргэхийг хүсэж байна вэ? Дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн буюу таны дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн сонгох шалтгаан, эсвэл дэлгүүр болон ажилтны амжилт бүтээл, мөн ч ажиллуулаад бусад газруудтай хамтарч ажиллаж байгаа хамтын ажиллагаагаас та нийтлэл хэсэгтээ оруулах боломжтой. За жишээлх юм бол та зээлийн үйлчлэгийг холбох, үүгээр дамжуулаад хэрэглэгчид зээлээр худалдаа авах боломжийг санал болгох боломжтой юм аа. За жишээ болгоод хэдүүлээ. Зочлолын харилцагч болох Evel брендийн нийтлэлийг харцгаая. Evel брендийн хувьд болохоор нийтлэл хэсэг дээрээ хандлтын баяр буюу вебсайт ашиглаж эхэлснээс хойш 2 сая 500 гаруй хандлт авсан хандлтын баярын мэдээллийг оруулсан байна. Нөгөө талаараа Store Buy буюу зээлийн үйлчлэгийг холбох. Мөн ажилтны бас нийтлэл оруулж өгсөн байна. Тэгэхээр нийтлэлийн хувьд бол олон мэдээллүүд та оруулсан байгаа тохиолдолд бүгд цэсэн дээр дарангууд таны оруулсан бүх мэдээллүүдийг бол үзэх боломжтой байдаг. Тэгэхээр энэ мэдээллүүдийг та хэрхэн оруулах вэ гэхээр админ цэс рүүгээ дарж ороод зочил веб гэж хуудас байгаа. Энэ зочил веб хуудасаа дарангууд энэ хэсэг дээр та өөрийн нийтлэлээ оруулах цэс байна гэсэн. Тэгэхээр нийтлэл нэмж байгаа тохиолдолд нийтлэл нэмэх гэсэн ерөнхий товчийг дарж орно. Гарчиг сонгох хэсгээр бол харж байгаачлан та нүүр хэсгийнхаа үндсэн гарчиг бол оруулж байна. Харин агуулга хэсгээр дэлгүүрийн тайлбар буюу нөгөө нийтлэлийнхаа тайлбар мэдээллийг оруулах боломжтой. Нөгөө талаараа YouTube-ийн линк буюу та бас бүтээгдэхүүн танилцуулгынхаа тодорхой бичлэг заавар байгаа бол энэ линкээ бас давхар танилцуулах боломжтой. Хамгийн сүүлд нь бол постер зураг буюу таны нийтлэлээр харагдах зургийг оруулснаар та бараа бүтээгдэхүүний нийтлэлээ амжилттай хадгалах нэ.